Аялал захиалгад шагналын оноог хэрхэн ашиглаж хэмнэлт гаргах тухай. Шагналын оноо ашиглан аялал захиалах аргууд ба гишүүн байхын ашиг тус. Аяллаа хуримтлалыг 5 сар хийсэн гэвэл чи нийтдээ $1000 тэнцвүүж шагналын оноотой болсон байх юм. Дубайд 5-аас 7 хоногийн круиз аяллаа нийтлэг жишээг хэрэглэе. Аяллаа нийт зардал $1200. Аялал захиалгад нийт аяллаа зардлын 50%-ийг шагналын онооноос тооцож, үлдсэн 50%-ийг бэлнээр төлөх гэсэн журамтай байдаг. Журмын дагуу аяллаа зардалд 600 шагналын оноо тооцогдож байна. Мөн журмын дагуу үлдсэн 50%-ийн төлбөр болох $600-ыг бэлнээр төлнө. Ийхүү аяллаа нийт зардлын 50%-ийг шагналын онооноос, үлдсэн 50%-ийг бэлнээр төлөөд аялал захиалагдаж байна. Гэхдээ нийт шагналын онооны 50%-ийг гишүүн, нөгөө 50%-ийг компани урамшууллаар өгсөн гэдгийг санаарай. Инкрузисийн үнийн санал ба тариф нь 2 хүнээр тавигдсан байдаг тул энэ үнэ нь 2 хүний аяллаа нийт зардал юм. Энэхүү жишээн дээрх $1200 аялал нь ямар нэгэн хөндлөнгийн зуучлалын үнэ ороогүй бөгөөд гишүүд өсөн нэмэгдсэн хуримтлалаа ашиглан захиалсан тул хямд үн дээр давхар хөнгөлөлт идэлэн хосоороо аялах болж байна. Мөн тэдний бодит хэмнэлт нь 25% буюу $300 болж байна. Шагналын оноо ашиглан аялал захиалах аргууд ба гишүүн байхын ашиг тус. Хуримтлал хийсэн хугацаа болоод шагналын онооны дүн хэвээрээ. Өмнөх жишээнийхээ үнийг одоо $2000 гээе. Аялал захиалгын журам ёсоор нийт аяллаа зардлын 50%-ийг шагналын онооноосоо төлнө. Шагналын онооны 50%-ийг гишүүд, нөгөө 50%-ийг компани урамшуулал болгон өгдөг гэдгийг бид мэднэ. Мөн журам ёсоор үлдсэн 50%-ийн төлбөрийг бэлнээр төлнө. Энэ тохиолдолд чиний 5 сарын турш хуримтлуулсан 1000 шагналын оноо чинь 100% зарцуулагдаж үлдсэн 50%-ийн төлбөрийг бэлнээр төлөх болж байгааг бид харж байна. Магадгүй хамт аялах хүн чинь үлдсэн 50%-ийн төлбөр болох $1000 төлвөл чамаас бэлэн мөнгө гарахгүй, чи зөвхөн 1000 шагналын оноог төлж аялал захиалагдах юм. Эндээс харахад Incruises-ийн маркетинг клубын гишүүд болон гишүүн бус хүмүүс ч ашигтай байгаа нь харагдаж байна. Гишүүд аялал захиалгахдаа гишүүнчлийн ID-гаараа оноогоо нийлүүлэн аяллаа нийт зардлыг хуваан төлж, хувийн зардлаа бууруулан аялж болдог. Аяллаа нийт зардал $2000 бөгөөд Дорж Бат 2 оноогоо нийлүүлэн захиалж хамт аялахаар болж. Дорж Бат нар хамтран аялал захиалгахдаа тус бүрдээ 500 шагналын оноо $500 төлснөөр мөн тийм хэмжээний хэмнэлтийг хийж чадаж байна. Нэг гишүүний бүртгэлээр 4 хүртэлх хүн аялж болох ба энэ тохиолдолд тухайн гишүүнд эрэх ашиг өгөөжийг харъя. Нийт аяллаа зардал $3800 ба гишүүнээс гадна 3 хүн хамтдаа аялахаар болсон. Журам ёсоор аяллаа нийт зардлын 50%-ийг шагналын онооноос төлнө. Үлдсэн 50%-ийг бэлнээр төлөх бөгөөд нэг хүний зардлын дүн $950 болж байна. Гишүүний шагналын онооноос $950 нэг аялагчийн зардалд шилжигдэн тооцогдох ба тэр дүнгээр буюу $950-ыг тэрхүү аялагчаас өөртөө шилжүүлэн авч болно. Гэх зэргээр гишүүд аялал захиалгад шагналын оноог ашигтай байдлаар ашиглах олон хувилбарууд байдаг. Хэрв гишүүд өөрсдөө хүсвэл компаниас олгосон боломжийн дагуу түнш гишүүн болж ажиллан үнэгүй гишүүнчлийн эрхтэй болж болдог. Энэ тохиолдолд Incruises тус түншийн сар бүрийн гишүүнчлийн төлбөрийг өссөн дүнгээр нь түүний хуримтлалын дансанд хийж өгдөг. Энэ тохиолдолд түншүүд компаниас өгсөн шагналын оноог ашиглан 50%-ийн хөнгөлөлтөөр аялал захиалдаг. Түнш гишүүд цаашид амжилттай ажиллан өөрийн баг командаа үүсгэж суралцуулан хөгжүүлснээр захирал цолтой болдог. Захирлууд компаниас өгч буй шагналын оноог 100% ашиглан өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр аялал захиалан аялах боломж нээгддэг. Төлбөр төлж буй гишүүд бүх шагналын оноогоо ашиглан аялал захиалах. 270 хоног буюу 9 сараас хойш аяллаа захиалга хийж буй гишүүдийн бүх шагналын оноогоо ашиглах боломж. Жишээ нийт шагналын оноо $5500, газар дундын тэнгисийн 7 хоногийн круиз аяллаа нийт зардал $3000 гэвэл энэ захиалгад аяллаа нийт зардал болох $3000-ийн 50%-ийг шагналын онооноос шууд тооцож төлнө.
Харин үлдсэн 50% төлбөрийг шагналын онооноос төлөхдөө нэгийг харьцах 2 гэсэн шагналын оноог нэгийг харьцах 1 болгон хөрвүүлж төлнө. Тухайлбал 3,000 шагналын оноог нэгийг харьцах 1 болгон хөрвүүлэхэд 1,500 шагналын оноо болж байна. Ингээд та бүх оноогоо ашиглан аялал захиалсан боловч энэ удаад танд цаана нь дахиад 1,000 шагналын оноо үлдэж байна. Энэ захиалгын төлбөр бол 2 хүний 7 хоногийн аяллаа нийт зардал юм. Та үлдсэн 1,000 шагналын оноогоо ашиглан дараа дахин аялаарай. Хуримтлал өнөөдөр юу хүссэнээ авахгүй байхыг шаарддагч дараа бүр илүү том зүйл авах боломжийг бидэнд өгдөг.